Яг одоо Лос Анжелес хотноо Оскарын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Hilton Group-ийн Конрад Улаанбаатар зочид буудал 2028 онд нээлттэй хийнэ. Meta компани 16 мянган ажилтнаа цомогдохоор төлөвлөж байна. Лав гарагт холбооны нөөцийн банк бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна. Шинэ 7 өдрийн мэнд хүргэе үзэгчтэй би хөтлөгч Можиг Сүрэн байна. Тэгэхээр надтай хамт студид эдийн засгийн шинжилж намын эрдэнэ ажиллах болно. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Тэгэхээр бид яг хөрөнгөний зах зээл дээрх болсон өнгөрсөн 7 хоногийн асуудлуудыг бас юун төрөнд бас хөндөж ярих шаардлагатай байна. За учир нь бол өнгөрсөн 7 хоногт бол ойролт орондод болж байгаа үйл явдалтай холбоотойгоор бол алтны зах зээл маш хүчтэй өсөлтүүдийг үзүүлсэн. За тэрнээс гадна бас газрын төсний зах зээл бол маш идэвхтэй байлаа. Тэгэхээр хөрөнгөний зах зээлүүд бас харьцангуй бас яг энэхүү асуудлуудаас болж нэлээд докторгүй болж одоо унах ийм хандлагуудыг бол үзүүлсэн байна. За өнгөрсөн 7 хоногийн хаалтын ханшуудыг ярих юм бол за S&P 500 индекс бол төгзөөний 61% унж ойролцоогоор 6630 орчим нэгжээр харьж хаагдсан болвол за алтны зах зээл бол ойролцоогоор 5100. За ингээд газрын тос бол бас яг энэ амралтын өдрүүдтэй босон үйл явдлуудтай холбоотойгоор бас томоохон хөдөлгөөнүүдийг орлоо л доо. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн нөхцөл байдлыг харах юм бол ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр бас томоохон уналтууд байсан гэж бол дүгнж болохоор байна. Тэгэхээр мөн энэ 7 хоногт бид бас холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн шийдвэр, за Nvidia-гийн GTC арга хэмжээний тухай, за Meta-гийн томоохон цомогтгол болон Монгол улсад шинээр үе таалгаа нээж байгаа шинэ бизнесүүдийг одоо ажиглаж мэдээллийг шуурхаа өргөхээр ажиллах болно. Тэгэхээр ажлын ихэнхтэй та бүхэн маань хамт байгаарай. Ингээд анхаар хөдөлгөөний хэсгийн одоо хамгийн онцлог мэдээлэл бол яхаар аргагүй Оскарын наадам байна. За 98 дахь удаагийн одоо Оскарын шагнал гардуулах ёслол Монголын цагаар өнөөдөр өглөө 7 цагт эхлээд ингээд эхнээсээ доошлдог номинацуудаа шалгаруулад явж байна. За тэгэхээр кино сонирхогчдын засгийн ядан хүлээдэг Холливуудын хамгийн том баяр гэж одоо нэрлэгддэг 98 дахь удаагийн академийн шагнал гардуулах ёслол одоо Лос Анжелес хотын Dolby театрт яг одоо зохион байгуулагдаж байгаа. За тэгээд ёслолын үйл ажиллагааг бол ABC сувгаар шууд дамжуулах бөгөөд хуулуу за платформоор дамжуулан шууд хүлээн авч үзэх боломжтой байгаа. За хөтлөгчөөр алдарс комедиан телевизийн хөтлөгч Conan O'Brien өнгөрсөн жилийн амжилттай бацхан дахин Оскарын тайзыг чимж байгаа. За тэрээр энэ 7 хоногийн ихэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагата за өнгөрсөн 7 хоногийн ихэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагата миний баримталж байгаа зарчим бол бүгдээрээ үүнийг хөгжилтэй өнгөрүүлцгээе энэ өдрийг бол хөгжилтэй өнгөрүүлцгээе гэсэн гол мессежийг өгсөн. За бас Америк нэгдсэн улс болон ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг дайн одоо эхлүүлснээс хойш 2-7 хоногийн дараа болж байгаа учраас за энэ удаагийн Оскарын наадмын хамгаалалт бас өмнөх жилүүдийнхээс илүү өндөр байгаа гэдгээр бас онцлогтой болж байна. За тэгээ шоуны ерхий продюсер Ражи хэлж байгаагаар бол мэдээж бид жил бүр дэлхийд ихэнд юу болж байгааг маш анхааралтай ажигладаг. За бид холбооны мөрдөх төвчөө бол Лос Анжелесийн цагдаагийн газартаа маш нэгт хамтран ажиллаж байна гэж мэдгдсэн маа. Тэгэхээр одоо нэг олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор бол бас тэнд маш олон даалтартнууд, жүжигчнүүд цугладаг газар учраас бас одоо аюулгүй байдлаа дээд зэргээр хангах нь бол маш чухал. За тэгээд гол өрсөлдөө ер нь ямар одоо уран бүтээлүүдийн хооронд явагдаж байна гэхлээр шилдэг кино төрөлд бол Sinners Warner Bros-ийн Sinners бүтээл болон Paul Thomas Anderson-ы One Battle After Another кинонуудын одоо хооронд ширээ өрсөлдөөн одоо өрнөж байна. За өрнөх төлөвтэй байсан. За одоо энэ батлыг одоо өрнөж байна. За шагнал гардуулах зочдын хувьд бол энэ үдэш Nicole Kidman, Pedro Pascal, за Роберт Дауни, за Priyanka Chopra, за Chris Evans, за болон бусад алдарснууд тайзнаа гарч ялагчдыг зарлах юм товтой байна. За онцлог үйл явдлуудын тухайд тийм. За энэ жилийн наадмын нэгэн томоохон гинтийн бэлэг бол K-pop урсгал за Оскарын тайзнаа ашиглах явдал байлаа. K-pop Demon Hunters киноны Golden дуу шилдэг киноны дуу номинацид бас нэр дэвшсэн бөгөөд энэхүү дууг бол одоо киноны уран бүтээлчид тайзнаа амьдаар дуулж сонирхуулахаар байгаа. За тэгээ энэхүү үзүүлбэр бол K-pop сонирхогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна. За ер нь бол найруулагч Ryan Coogler-ийн Sinners кино бол 16 номинацид бол нэр дэвшснээр Titanic, за La La Land кинонуудын тогтоосон 14 номинацийн рекордыг бол эвдээд байгаа. За энэ нь Оскарын төгөндөх хамгийн олон номинацид нэр дэвшсэн бүтээл болж байгаа гэсэн үг. За мөн энэ кинон шилдэг кастинг, за шинээр нэмэгдсэн номинацид бас нэр дэвшиж байгаа анхны бүтээлүүдийн нэг болж байна. За мөн одоо ер нь бол ингээд
нийлүүлээд хэлэх юм бол энэ Sinners болон One Battle After Another гэсэн энэ хоёр өрсөлдөөнтэй байгаа уран бүтээлүүд маань одоо нийлээд за нийт 33 номинацид нэр дэвшиж одоо студийн түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүлж байгаа ийм одоо кино болж байна. За бас Netflix-ийн Frankenstein-ыг бас онцлох хэрэгтэй нийт 9 номинацид нэр дэвшиж байгаа. За стриминг платформд одоо нээлттэй хийсэн кинонуудын бас нэр хүндийг баццаж байгаа ийм явдал болж байна. За энэ жил бас олон улсын кино төрөл бас маш сонирхолтой бүтээлүүд өрсөлдөж байгаа. За араб киногоор одоо Оскарт нэвшиж байгаа The Voice of Hind Rajab гэсэн одоо кино бас нэр дэвшиж байгаараа түүхэн мөч болж байна. За Бразилийн The Secret Agent гэсэн кино бол бас тус улсаас сүүлийн жилүүдэд бас гараагүй хүчтэй өрсөлдөгч гэж одоо нэрлэгдэж байгаа. За тэгэхээр эхнээсээ бас одоо шилдэгүүд бас тодорч эхэлсэн байна. За хамгийн ихэнд бол шилдэг туслах эмэгтэй дүрд энэ төрөлд бол Weapons гэдэг сая өнгөрсөнд одоо нээлттэй хийсэн киноны Эми Мадигийн киногоор бол Оскарын шагнал одоо шилдэг туслах дүрийн номинаци эзэн болсон байгаа. За энэ одоо төрөлд бол бас түрүүнд дурдсан Sinners болон One Battle After Another гэсэн энэ хоёр хүчтэй киноны уран бүтээлчид өрсөлдөж байсан бол энэхүү одоо Weapons киногоор бол Эми Мадиг одоо шилдэг одоо туслах эмэгтэй жүжигчний дүрд бол шалгарсан байна. За шилдэг хүүхэлдэйн кино бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны одоо төрөлд бол K-pop Demon Hunters ялтчгүй ялалт байгууллаа. Тэгэхээр энэ бол бас одоо гайхалтай үйл явдал болж байна. Одоо K-pop-ийн ертөнцийн хувьд бол энэ төрөлд Zootopia-гийн 2 дугаар анги бас нэр дэвшиж байсан. За дараагийнх нь богино хэмжээний шилдэг хүүхэлдэйн киноны дүрд бол The Girl Who Cried Pearls гэсэн одоо нэртэй хүүхэлдэйн кино бол ялалт байгуулсан байна. За шилдэг хувцас загвар. За энэ дээр бол миний хувьд бол Аватарын 3 дугаар анги бас шалгарах болов гэсэн хүлээлттэй байсан боловч за Frankenstein-ийн одоо Kate Hawley гэсэн загвар зохион бүтээгч бол энэ төрөлд ялалт байгуулсан байна. Тэгэхээр Frankenstein бол бас ялгаагүй маш гайхалтай хувцас хэрэглэлийн одоо юутай байсан. Одоо бас хүлээлтийн нэгт бол байсан. Тэгэхээр уучлаарай. Demon Hunter-ийн хувьд бол ялчгүй одоо өнгөрсөн оны бас сор бүтээлүүдийн нэг байсан. Ер нь бол бас яг энэ одоо салбартаа бас тэргүүллийг авна гэдгийг бас олон хүмүүс бас харж ирсэн л да. Тэгэхээр Demon Hunter-ийн хувьд ерөнхийдөө яг ямархуу одоо нөхцөлийг ер нь хүлээж исэн хүмүүсийн хүлээлт ер нь ямархуу байв. За магадгүй одоо хоёр дахь дараагийн ангиудыг бас хүмүүс нэлээд хүлээгээд байгаа сурагтай байсан. Тэгэхээр энэ дээр илүү мэдээлэл байгаа лөө. Тэглгүй яг хуу K-pop Demon Hunters бол зөвхөн Оскараар тогтохгүй за алтан бөмбөрцөг гихт мэтчлэн тэргүүлэх одоо кино уран бүтээлийн салбарын одоо шагнал гардуулах хэслүүдээс бол удаа дараа одоо шагналуудыг түүсээр ирсэн ийм одоо гайхамшигтай бүтээл анимашн байгаа. Тэгээд одоо Netflix-ийн түүхэнд хамгийн өндөр үзэлттэй анимашнэр бол тооцогддог. Тэгэхээр энэ бол одоо яалтчгүй. Тэгээд ер нь бол одоо фэнүүдийн ингэж их дэмжиж байгаа үзэгчдийн ингэж их одоо үзээд байгаа гол шалтгаан бол ерөөсөө л нөгөө улиг басан Холливуудын одоо зохиолоос уйдсан буюу одоо Аз соёл ингэж Аз соёлын шинэ одоо салхи хийшээ одоо салхилж байгаа юм хэрэг гэсэн. За тэгээд ер нь бол сая хэлсэн те Netflix-ийн бас одоо энэ өнгөрсөн зууны гол хит бас энэ K-pop Demon Hunters-ийн шинэ анги хийгдэж магадгүй гэсэн одоо яриа бол хүмүүсийн дунд байсан. Гэхдээ энэ бол угаасаа тодорхой байсан. Тэгээд яг энэ ярианы дагуу бол угаасаа биелээ болж одоо хамтрагч Sony-гийн хамтаар бол тус бүтээлийг франчайз болгох үргэлжлүүлэх юм том амбицийнхаа хүрээнд шинэ анги бол 2029 оны 100 гарах юм төлөвтэй байгаа. За тэгээд одоо сая бол ингээд шилдэг бүрэн хэмжээний одоо хүүхэлдэйн киноны төрөлд бол ингээд ялалт байгуулсан шиг за бас тун удахгүй одоо Оскарын наадмаар шилдэг дуу төрөл бас шагнал хүртэх байхаа гэсэн хүлээлт бол миний зүгээс бол байна. Тэгэхээр үргэлжлүүлээд та бүхэндээ нэгэн зочныг бас уулзуулахаар байгаа шүү дээ. Тийм. Зочны талаар хоёлаа бас дэлгэрэнгүй. Ажлынхын хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр бид онцлог зочныхоо булангаар бас нэгэн сонирхолтой зочныг бас өнөөдөр өглөө студид урьж авчираад байна. Өглөө нэмнүргээ. Тэгэхээр Айдакс биржийн гүйцэтгэх захирал Амар Зайтай бид өнөөдөр ярилцах болно. Тэгэхээр яг ямар сэдвээр ярилцах юм гэхээр мэдээж энэ бол крипто зах зээл. За тэр дундаа бас Монголын одоо яг энэ крипто зах зээл дээр юу болж байна. За одоо чинь манай одоо яг энэ хүү компаниуд яг хэрхэн
одоо амжилттай байгаа байдлаарх бас мэдээллүүдийг та бидэнд хүргэж өгөөч гэж бол таны студидтэй урьсан байгаа. Тэгэхээр эхний асуултыг шууд одоо coin market cap дээр бас одоо танаа бирж бас бүртгэгдсэн энэ одоо баяртай мэдээллээр бас хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр coin market cap-т бүртгэхэд ер нь бол ямархуу бас шаардлагуудыг бид нэр одоо давж туулав те. Тэгээд яг одоогийн байдлаараас Монгол улсын одоо бас бирж яг энэ гадны томоохон одоо market cap дээр бүртгэгдэж байгаа нь өөрөө юуг илэрхийлж байгаа вэ гэдэг асуултаар эхэллээ. За, ерөнхийдөө манай бирж coin market cap дээр бүртгүүлээд ер нь бол 7 хоноогүй байна. Бүртгэлийн явцад холболтын явцаа ирэл өнөөдөр ер нь бол эцсийн байдлаар дуусаад бид ингээд хүмүүст баяртайгаар мэдээлж байгаа гэсэн. За, coin market cap дээр бүртгүүлэхийн хувьд хамгийн наазахын шалгуур бол мэдээж арилжааны хэмжээ болон хөрөх чадвар хамгийн чухал үзүүлэлт болж өгдөг. Хэр хугацаанд, богино хугацаанд хүн хөрөнгөө хөрвүүлэх боломжтой байна вэ? Мөн системийн аюулгүй байдал, системийн дэд бүтц гэдэг ойлголт бол хамгийн чухал болж таардаг. Манайх одоо coin market cap дээр бүртгүүлэхийн тулд ер нь бол өнгөрсөн жилийн 12 сард хүсэлтээ илгээжсэн листинг буюу одоо албан ёсоор бүртгүүлье гэд. Тэгээд мэдээж тодорхой хугацаа алдаж 1 жил гарны дараа одоо ингээд амжилттайгаар бүртгүүлсэн байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар coin market cap дээр хичнээн одоо биржүүд бүртгэлтэй байдیں۔ За манайх одоо яг аль төвшөнд нь яваа бол. За, coin market cap дээр яг бүртгэлтэй бирж нь нийт 928 бирж байдаг. Эндээс 255-ыг зөвхөн хэрэглэгчдэд нээлттэй жагсаалтаар харуулдаг. Тэгэхээр энэ 255-ыг ямар шалгуур үзүүлэлтээр харуулдаг вэ? Мэдээж хөрөх чадвар, нөгөө аюулгүй байдал, системийн дэд бүтэц, одоо дэмжиж буй fiat valued гэдэг ингээд тодорхой хэмжээний шалгууруудаар харуулдаг. Манай IDAX биржийн хувьд бүртгүүлэн дээр энэ 205 exchange-ийн 204-т exchange гэсэн. Тэгэхээр одоо нөгөө spot биржүүдийн хувьд бол 204-т, харин нөгөө талдаа futures биржүүдийн хувьд 94-т байна гэж бүртгүүлж байгаа. Futures дээр бас илүү бас урд байгаа нөхцөл харагдаж штэ. Тэгэхээр яг нөгөө одоо бид нар юу гэдэг нэг яг крипто зах зээл дээр ингээ оролцохдоо бол тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүдийн яг одоо мэдээллийг орж авдаг. Тэгэхээр тэр мэдээлэл дунд нь одоо тэр биржүүд дээр бас бүртгэлтэй байгаа, зарагдж байгаа талаарх мэдээллүүд харагддаг штэ. Тэгэхээр одоо яг энэ дээр бол IDAX бирж орж ирж байгаа гэсэн үг үү? Тийм. Тэгэхээр ер нь яг энэ одоо юунд нөлөөлдөг юм гэхээр яг одоо худалдаа авалт хийж байгаа хүмүүст бас нэлээд нөлөөлдөг л доо одоо жишээ нь томоохон биржүүд дээр байгаа бүтээгдэхүүний хүмүүс илүү их авах сонирхолтой байдаг. За таны дөрөвний дурддаг яг ихний 200 гаруй яг энэ биржүүд дээр байх юм бол бүр илүү их одоо худалдаа авах сонирхол нэмэгддэг ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо IDAX-аар ерөнхийдөө борлуулагдж байгаа бас бараа бүтээгдэхүүнүүдийн та бас онцлог давуу талуудыг бид нарт танилцуулаач. Ямар бүтээгдэхүүнүүд бас сүүлийн үед нэмэгдэж орж ирж байна? За, IDAX биржийн хувьд бол анх бол зөвхөн спот арилжаа буюу дөнгөжил авах зарах арилжаагаар эхэлжсэн бол өнөөдрийн хувьд бол яг арилжааны хөлбөрүүдийн хувьд бол нийт 7 гаруй арилжааны хөлбөртэй болсон байна. Яг хөлбөр гэхээр яг спот futures гэдэг чинь хоёр өөр маркет байдаг. Тухайн маркет дээр яг арилжааны хэлбэр болон одоо цаана ажиллаж байгаа механизмаар нь одоо хөлбөрүүд нь тодорхойлогдож явж байгаа шүү дээ. За, спот зах зээл дээр бол ингийн спот арилжаа, маржин арилжаа, хөрвүүлэх арилжаа гэдэг ингээд олон төрлийн арилжаа байна л да. Futures дээр бол одоо ингийн futures арилжаа мөн futures grid trading, futures copy trading буюу одоо нэг хуулбар арилжаа, автомат ботны арилжаа хүртэл ингээд IDAX дээр нэмэгдсэн байна. За, тухайн арилжааны хөлбөрүүд дотроо одоо крипто валют гэж яриад байгаа шүү дээ. Ямар крипто хөрөнгүүд байна вэ? Тэгэнгүүт одоо нөгөө крипто зах зээлийн хөгжил нь өөрөө зөвхөн яг нөгөө блокчейн дээр байгаа тодорхой компани гаргасан крипто валют байх болчихлоо. Энэ нь өөрөө солонгороод мэдээж utility token буюу одоо энгийн крипто валютууд байна. Дээрээс нь уламжлалт санхүүгийн зах зээлээс хувьцааны токенууд байна. Гадны хөрөнгөний зах зээл дээр арилж байгаа хувьцаануудыг бодит одоо нэг харьцаатаагаар токен хэлбэрээр хөрвүүлээд ороод ирсэн хөрөнгүүд байна. Мөн үнд металл буюу одоо алт мөнгөний арилжаа бас IDAX дээр ингээд нэмэгдээд ороод ирж байна. Таны сайн ярьж байгаа дундаас бас надад нэлээд сонирхолтой санагдж байгаа нь юу юм гэхээр гадны компаниудыг токенжүүлж ийн гэж хэлж байна тийм. Тэгэхээр одоо магадгүй юу гэдэг би Apple-ийн хувьцааг ч юм уу худалдаж авах юм бол би токенжүүлсэн Apple-ийн хувьцааг худалдаж аваад за IDAX-аар яг энэ дээр бол оролцох боломж нээлттэй болсон гэсэн үг үү? Тийм. Яг үнэ. Энэ ард нь яг ямар механизм явд юм бэ та тайлбарлаж? За, механизмын хувьд бол
токенжуулгын хувьд мэдээж тухайн бодит хувьцааг зах зээл дээрээс худалдаж аваад Кастажиан банкнд хадгалуулж байгаа хувьцаатайгаа яг ижил хэмжээний токеныг крипто зах зээл дээр нийлүүлж байна гэсэн үг. Нөгөө одоо бид нар жишээ Нью-Йоркийн хөрөнгөний бирж дээр яг адилхан арилжаалагж байгаа токеныг Монголоос авахын тулд маш их олон шатамжлагыг дамжиж Монголд байгаа брокероор дахиад гадны брокероор дамжаад ингээд тэр хувьцааг авах шаардлагатай болдог. Үүний тулд бүртгэлийн асуудлууд байдаг. Мэдээж нөгөө хамгийн доод лимитийн асуудлууд байдаг. Арилжааны цагны асуудал байдаг. Одоо жишээ нь манайх Америктай хичнээн цагийн зөрүүтэй байлаа тий. Тэгэнгүүт крипто салбар руу энэ хэлбэрийн токен ороод ирчингүүт маш олон давуу байдал үүсэлэн л та. Яг ижилхэн зарчимтай яг л нэг л хувьцааг илэрхийлж яадаг. Гэхдээ арилжаа нь 24/7 арилжаалагддаг тий. Төгрөг болоод гаргацдаг. Орлого зарлага нь ямар ч цагийн хязгааргүй байдаг. Тэгээ ханшийн хувьд бол мэдээж цаана тодорхой хэмжээний яг хөрөнгөний биржийн ханштай ижил байлгахаар механизм систем ажиллаж байгаа гэсэн. Тийм байна. Тэгэхээр яг арилжааны зах зээл дээр оролцож байгаа хүмүүсийн хувьд нэг нь томоохон асуудал байдаг. Ялангуяа бас бид нар бас ингээд хөрөнгөний зах зээлийг тайлбарладаг боловч яг үнэндээ бол гадаад зах зээл рүү оролцох нь өөрөө бидний хувьд бас жоохон хүндрэлтэй байгаад байдаг. Та түрүүн бас дурж байгаа шиг үн цаасны компаниудаар дамжих шаардлагатай болдог тийм. Эсвэл бол өөрийнхөө одоо бүртгэлийг бас яг гадны одоо брокеруудаар үүсгэх шаардлагатай болдог. Энэ нь өөрөө маш том даваануудыг бас дагуулах гэдэг. Тийм учраас ер нь бол илүү бас хөнгөж өгж байгаа юм байна гэж би бол хувьдаа ойлгож байна. Тийм учраас бас яг coin market cap дээр бас бүртгэлтэй болж байгаа нь бас үнийг нэлээд бас давуу тал болгож харуулж байгаа юм болов уу гэж харж байна л да. Тэгэхээр яг танаа дээр сүүлийн үед орж ирж байгаа бас сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг сонирхмоор байна л да. Одоо магадгүй би юу гэдэг томоохон одоо худалдаа авалтуудыг одоо дагаж одоо хөрөнгө оруулалт хийх ч гэдэг юм уу. За магадгүй алтны ч гэдэг юм уу. Эсвэл бол одоо яг энэ ойрхот орнодод болоод байгаа газрын тосны ч гэдэг юм уу. Одоо бүтээгдэхүүнүүдийн яг ийм токенжүүлсэн хэлбэрүүд байгаа юу. Эсвэл бол өөр ямар нь одоо сонирхолтой юм шинэ бүтээгдэхүүнүүд орж ирж байна танаа бирж дээр. За яг наадхан дээр чинь би хэлэх надад бол одоо сүүл нэмэгдсэн 2 бүтээгдэхүүн байна л да. Энэ нь олонгууд futures зах зээл дээр яг бодит алт олон мөнгө орж ирсэн. Энэ нь бол токенжуулаагүй хэлбэрээрээ futures зах зээл гэдэг байгаа шүү дээ. Futures арилжаа. Энэ нь өөрөө угаасаа л үсмэл санхүүгийн хэрэгсэл буюу яг арилжаанд оролцож байгаа тохиолдолд бид нар бодит хөрөнгийг арилжах гэхээс илүү тухайн бодит хөрөнгийн үн цэнийг ингээд хоорондоо тодорхой нөхцөлтэйгээр ингэж арилжаж одоо ханшийн уналц дээрч бай, өсөлт дээрч бай нөгөө таамаглах байдлаар ашиг хийгээ явж байгаа шүү дээ. Энэ дээр болонгууд бид нар яг брокер дээр байгаа алт олон мөнгөний арилжааг нийцсэн байгаад байгаа futures дээр бусад брокеруудаас давуу тал гэвэл мэдээж хөшүүрэг гэж зүйл байгаа. Одоо 75x ч юм уу 100x гэдэг ингээд өөрийн хөрөнгөө 75 100 дахин өсгөж байгаад арилжаанд оролцох боломжийг бас мөн олгоод ингээд хөшүүрэг ашиглаж болох боломжтой. Тийм, хөшүүрэг нь бол нэлээд өндөр байгаад байгаа алт мөнгө хоёр юм дээр. Тийм, тэгэхээр яг ялангуяа арилжаа хийдэг хүмүүсийн хувьд бол тус нөхцөл байдал бол айгүй чухал шаардлагатай байдаг. Тэгэхээр бас энэ шинэ бас технологиг, шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байгаа танай одоо биржийн хамт олонд бас баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн бид дараагийн нэвтрүүлгээрээ бас танай биржийн талаарх мэдээллийг илүү бас төлхөө оруулах сонирхолтой байна. Тэгэхээр өнөөдрийн бас ярилцлаганд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Ажлын төлбөр үргэлжилж байна үзэгчтэй. Тэгэхээр бид хөтөлбөрийн эхэнд өргөсөн 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын талаарх сонирхолтой мэдээллүүдийг яг гол төрлүүдэд хэн ялагдж болсон талаарх мэдээллүүдийг хөтөлбөрийнхөө төгсөлд дахин хүргэх болно. Тэгэхээр үргэлжлүүлээ та бүхэнд дотоод мэдээний онцлог мэдээллүүдийг хүргэе. За хамгийн ихний мэдээлэл бол манай Монгол улсад нэгэн шинэ олон улсын тансаг зэрэглэлийн зочид буудал аль бисаар нээлттэй хийх тухай тав гарсантай холбоотой тодруулбал за Eco International Tower гэж мэддэг байх те төв шууд ингээ урт талд байдаг. За тэр таврын яг зүүн талд байрлалтай нэг шинэ баригдаж байгаа барилга байгаа. За миний хувьд бол тэргээр явах болгонд энд одоо яг юу орох гээд ингэж баригдаж байгаа юм бол гэж бодож байсан боловч энэ бол Hilton Group Монгол улсад аль биесээр нэвтэрч за тансаг зэрэглэлийн Конрад Улаанбаатар зочид буудлыг ашиглалтад оруулах за гэрээнд гарын үсэг зураад за 2028 онд аль биесээр нээлттэй хийнэ гэсэн ийм мэдээллийг хүргэсэн байгаа. Тэгэхээр нийт 55 давхар за 227 өрөөтэй тэгээд 2028 онд ашиглалтад орохоор бол яг одоо барилгын одоо явц нь бол маш амжилттай явж байгаа.
За тэгээд Eco International Group-ийн эзэмшилд бол байна. За тэгээд Hilton Group менежментийг нь бол хариуцсан ажиллахаар ингэж тохирсон байгаа. За тэгээд Eco International Group нь энэхүү төслөөр дамжуулан Монгол улсын соёл, өв уламжлалыг дэлхийн жишг үйлчилгээтэй хослуулж, за улсын нэр хүндийг олон улсаас урдчлах одоо тэргуун зорилгынхаа хүрээнд энэхүү одоо гайхалтай тансан зэрлэг зочид бодлыг одоо барьж байгуулах ажлыг бол идэвхжүүлэн явуулж байна. За давуу талын тухайд бол мэдээж Сүхбаатарын талбай, Үндэсний урлагийн галерей зэрэг соёл бизнесийн төвүүдтэй маш ойрхон. За тэгээд буян тухай одоо нисэх онгоцны одоо хөшгийн өнгийн нисэх онгоцны буудлаас бол 13.5 км-ийн зайд байрлаж байгаа гэсэн үг. За тэгээд 4 өөр төрлийн ресторан, за үйлчилгээний газар, за ойролцоогоор 1800 м2 талбай бүхий, уулзалтын танхим, усан бассейн, спа, эрүүл мэнд амралтын байгууламжтай одоо баригдах юм төлөвлөлттэй байна. За тэгээ Конрад зочид буудлын Hilton-ийн 26 өөр төрлийн зочид буудлын брендийг хамарсан байнгын хэрэглэгчийн үнж байдлын хөтөлбөр болох Hilton Honors бас хамрагдах юм байлээ. Буюу Hilton-ийн одоо санал болгосон сувгуудаар шууд захиалга хийсэн Hilton Honors-ийн одоо гишүүд шууд хүчинтэй давуу эрхүүдийг эдлэн. За үүнд оноо болон зам мөнгийг одоо өссөн одоо хослолоороо сонгон өрөө захиалах боломж буюу одоо нөгөө loyalty оноогоо болон бэлэн мөнгөтэйгээ хослол ашиглаж болно гэсэн үг. За одоо боломж олгодог уян хатан төлбөрийн нөхцөл, за гишүүдэд зориулсан онцгой хөнгөлөлт, стандарт, за өнгөө Wi-Fi, за мөн Hilton Honors гар усны аппликейшн зэрэг бол багтана. За ер нь бол Монгол улс нь бүс нутгийн аялал жуулчлалын өндөр ирээдүйтэй чиглэл учраас тансаг зэрэглэлийн стандартыг нэвтрүүлж байгаа гэдгийг бас Hilton-ийн их хятад ба Монгол улсыг хариуцсан ерөнхийлөгч Цянжин бас онцлон хэлсэн байгаа. Тэгэхээр маш гайхалтай мэдээг бол өнөөдөр ажлын эхэндээ хөтөлбөрөөр та бүхэндээ хаваалцаж байна. За дараагийн онцлог мэдээ бол Монголын хөрөнгө оруулалтын форум Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа юм мэдээлэл байна. За Монгол улсын хөрөнгөний зах зээлийн өсөлтийг дэлхийн санхүүгийн төв зэгт авчирч, за стратегийн чухал хилэлцүүлэг, өндөр түвшний нэтворкийн бүхий 2 өдрийн арга хэмжээг за Capital Markets Mongolia-гийн хамт олон Нью-Йорк хотод инхүү зохион байгуулах гэж байгаа. За ингэснээр бол Монголын хөрөнгө оруулалтын форум 3 дахь удаага зохион байгуулагдаж байгаа тохиолдол болж байна. За энэ жилийн ивентэд Goldman Sachs, за JP Morgan-аас ахуулаад Franklin Templeton, за DFC зэрэг хөрөнгө оруулагчид бол хэдийн бүртгүүлээд одоо ирнэ гэдгээ бол илэрхийлсэн байгаа. За энэ жилийн хувьд бол Critical Minerals буюу бид бас өмнөх хөтөлбөрүүдтэй онцлон ярьж байсан чухал ашигт малтмал, за орчин үеийн шилжилт, бонд зэргийг бол онцолж ярих юм төлөвтэй байна. За эхний өдөр бол 4-р сарын 20-нд одоо болж өнгөрөн үндсэн арга хэмжээнд зах зээлийн чиг хандлага болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх гүнзгийрсэн хилцүүлэг. За тэгээд 4-р сарын 21-нд бол хамгийн гол одоо онцлог сэдэв юу байх вэ гэхээр COP17-тэй холбоотой бас олон улсны өндөр түвшний уулзалтын түвшний одоо танилцуулга хийгдгээр бас ийм төлөвтэй байна. Тэгэхээр дотоод мэдээний хувьд бол ийм байна. Өргөжлүүлээд хоёлаа макро эдийн засгаас бас онцлог мэдээллүүдийг үзэгчтэй хүргэе. Хэлгүй яг тэгэхээр бид нар яг ойрхон дорнодод болж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор хөрөнгөний зах зээл дээр бас томоохон нөлөөллүүд орж байгаа гэдгийг бол ойлгож байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой бас нэг мэдээлэл байна. За яг өнөөдөр өглөө бол futures зах зээл дээр бол VTI буюу West Texas Intermediate одоо газрын засны хувьд бол за 102 орчим ам долларыг бол шүргсэн ийм нөхцөлтэй байлаа. За мөн Brent газрын засны хувьд бол 106 ам долларыг шүргсэн бас маш хүчтэй өсөлтөд орсон гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдээр яг ямар нөхцөл босон болохоор одоо өнөөдөр өглөө зах зээл дээр буюу фьючерс зах зээлийн дээр иймэрхүү өсөлт орсон бэ гэдэг талаарх мэдээллийг хүргэе. Тэгэхээр ням гарагийн орой бол Америк нэгдсэн улсын за юунаас зэвсэг түвшнээс бол яг энэхүү Ираны Харк хот одоо арлал дээр байдаг яг цэргийн баазууд руу бас цохил өгсөн ийм одоо нөхцөл болж өнгөрлөө. За энэхүү тушааллыг бол өнгөрсөн баасан гарагт одоо Дональд Трамп өгсөн гэж бол одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудаар бол бичиж байна. За ингээд Трампын хийснээр бол эдгээр одоо довтлогоо нь бол нефтийн дид бүтцэд бол яг одоогийн байдлаар бол хор хөхрөл учруулаагүй. За тэр одоо арал дээр байрших одоо цэргийн баазууд руу ерөнхийдөө довтлогоо орсон гэдгийг бол илүү онцолж мэдээлж байгаа. Гэсэдэ ч ерөнхийдөө энэхүү одоо довтлогоо бол дан ганц одоо юу гэдэг цэргийн баазаар тогтохгүй цаашдаа за яг энэхүү Харк хотын одоо терминалууд гэж хэлж байгаа тийм яг одоо тээвэр хийдэг хэсэг дээр одоо очиж байгаа онох юм бол энэ өөр одоо яг дэлхий дээр үүсэж байгаа энэхүү газрын тосны одоо хомсдлыг бол уламж одоо илүү одоо өдөөх ийм асуудал боллоо гэдгийг бол бас олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар онцолж байгаа. За үүн дээр нэг зүйлийг бас бид нар нэлээд
ойлгож харах хэрэгтэй. За энэ юу юм гэхээр энэхүү ХАРК одоо арал нь Ираны нийт одоо нөөцийг ерөнхийдөө байршуулдаг. За тэнцэнээс тээвэр хийгддэг бол үндсэндээ стратегийн гол одоо арлуудын нэг гэж ойлгож болно. За эндээс Ираны нийт экспортын 90 орчим хувь нь хийгддэг. 90 орчим хувь нь хийгддэг. За өдөрт бол 3.2 сая баррел нефтийг бол энэ одоо арлаас ерөнхийдөө тээвэрлэдэг гэдгийг бол одоо мэдээлсэн байна. Тэгэхээр JP Morgan-ы одоо шинжээчдийн харж байгаагаар бол за энэ нөхцөл байдал хэрвээ одоо намжихгүй байх юм бол одоогийн үүсэт байгаа дэлхий дээр байгаа энэхүү газрын засны нийлүүлэлт бол улам ихээр бол хомсдох ийм нөхцөл байдлыг бол бүрдүүллээ гэж бол тайлбарлаж байна. За нүүбэд Америк нэгдсэн улсаас одоо сууж байгаа яг энэхүү одоо төлөөлөгч бол Майк Волц CNN-д өгсөн ярилцлагыг бас харлаа. Тэгэхээр энэ ярилцлага дээр юуг онцлсон гэхээр хэрвээ яг одоогийн байгаа Ормосын хоолой дээр гараад байгаа энэхүү бас том танкерууд гэж хэлээд байгаа тэрхүү баррелыг одоо зөөдөг энэ усан онгоцууд руу дахин ийм асуудал үүсэх юм бол бид нар бол бүр нөөцийг бол илүү аюулд учруулах бас ийм боломж байгаа гэдгийг бол хэлсэн байна. Тэгэхээр энэхүү асуудлаас болж ерөнхийдөө одоо энэхүү асуудлуудаас болоод ерөнхийдөө газрын засны одоо яг нийлүүлэлт бас хомсдох ийм одоо нөхцөл үүсэж байгаа. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол одоо яг дэлхий дээр байгаа энэхүү улс орнуудын ерөнхийдөө төв банкны асуудлууд бол нэлээд хурцтмал байдал руу шилжиж байна. За энэ 7 хоногт бол харьцангуй бас улс орнуудын төв банкны бодлогын хүүг бол одоо зарлах, олон нийтэд мэдээлэх ийм одоо явц бол маш их байгаа. За бид нар Bloomberg Economics-ийн дүгнэлтээс харахад бол одоо энэ 7 хоногт ер нь бол томоохон улс орнууд за тэр дундаа G7-гийн одоо орнуудын энэхүү төв банкны шийдвэрүүд бол зарлагдаж эхэлнэ. За энэ зарлагдж байгаа нөхцөл нь бол одоо яг энэ дайны нөхцлөөс хамаарад бол тухайн улс орнуудын тэрхүү урд нь төлөвлөж исэн төв банкнуудын шийдвэрийг бол нэлээд одоо удаашруулах за магадгүй бүр одоо төв банкны шийдвэрийг одоо буулгахаар зорж исэн бол энэ нь бол буцаагаад өсгөх хэмжээнд авчих гэсэн ийм эрсдлүүдийг дагуулж ийн гэдгийг бол онцолж байна. За Америк нэгдсэн улсын төв банкны одоо мэдээлэл бол 3 дугаар сарын 17-ноос 18-нд одоо шилжих шүн бол гарах товтой байгаа. Тэгэхээр хамгийн томоос нь бол эхэлж байгаа. За тэгэхээр ер нь бол энэ холбооны нөөцийн сангийн үндсэн гол хоёр зорилт байдаг. За энэ нэгдүгээрт юу гэдэг юм гэхээр инфляцийг хянах. За хоёрдугаарт бол ажил эрхлэлтийг дэмжих гэсэн ийм одоо үндсэн хоёр зорилготой байдаг. За үүн дээрээс харахад бол хөдөлмөрийн зах зээл бол өнгөрсөн 7 хоногт одоо нэлээд суларж байгаа буюу Америк нэгдсэн улс шинэ ажлын байр бол бий болох нь бол хомсдож байгаа гэдгийг бол ийм тоон статистикууд гарсан. Тийм учраас ерөнхийдөө хөдөлмөрийн зах зээлийг дэмжихийн тулд ямар алхмыг төв банк хийдэг гэхээр мэдээж бодлогын хөнгө бол шат дараатаагаар бууруулж иж за зах зээл дээр илүү их одоо ажил эрхлэлтийг бол дэмжих ийм онцлогтой байдаг. За гэсэн хэдий ч ойролт орнуудын асуудал хурцтмал хിവэрэ байгаа учраас за ер нь бол зах зээл дээр нэлээд одоо инфляцийн асуудал нэмэгдэх энэ хандлага руу шилжиж байгаа. Тийм учраас ер нь бол төв банкнаас хийж байгаа үндсэн гол одоо хоёр зорилго нь бол хоорондоо зөрчилдөж байгааг бол бид нар эндээс харж болно. За ингээд ер нь бол энэ удаагийн бодлогын хүүгийн шийдвэрийг бол одоо хിവэр нь үлдээх одоо магадлал маш өндөр байна гэдгийг бол бас Fed Market Watch tool-ээс бол бид нар харж болохоор байгаа. За дараагийнх нь асуудал бол Европын төв банкны асуудал байгаа. За пүрэв гарагт гарна. За энэ удаад бол Европын төв банк бол бодлогын хүүг бол өөрчлөхгүй байх одоо товтой байна. За Европын хувьд бол харьцангуй бас ажилгүйдлийн түвшин бол тогтворцсон. За ингээд инфляцийн нөхцөл байдал ч гэсэн харьцангуй буусан учраас бол Европын төв банкнаас бол энэ удаагийн одоо нөхцөл байдлыг бол хിവэр нь үлдэх хандлага өндөр байгаа. За гэсэн хэдий ч бол 2026 оны сүүл хэсэгтэр бол одоо дахин өсгөх талаар бас мэдээлэлүүд гарч ирлээ. Тэгэхээр 7 дугаар сарын шийдвэр дээр бол тэг 125%-аар өсгөх магадлал өндөр боллоо. За мөн оны эцэстэхэд бол дахин тэг 125%-аар буюу 26 онд бол тэг 1.5% буюу 50 пункт нэгжээр бодлогын хүүг өсгөх боломж бий боллоо гэдгийг бол тайлбарлаж байна. За дараагийн төв банк бол Японы төв банк. Японы төв банк бол пүрэв гарагт гарна. За мөн хүүг өөрчлөхгүй байх магадaltaй. За гэсэн хэдий ч Японы хувьд бол ойролт орондоос ерөнхийдөө нефтээ импортлж авдаг буюу яг энэ ойролт орондын асуудалтай маш холбоотой байгаа. Тийм учраас ер нь бол гаргаж байгаа одоо хүлээжсэн шийдвэрүүд бол өөрчлөгдөх магадлал өндөр байна гэж бол тайлбарлаж байна. За мөн яг одоогийн байдлаар бол 2024 оны одоо
24 оноос хойшоогоо хамгийн одоо доод түвшиндээ бол долларын эсрэг йен суларсан байна гэдгийг бол одоо мэдэгдэж байгаа. Тийм учраас бас төв банкны шийдвэр бол нэлээд чухал болж орж ирнэ гэсэн. За үүнээс гадна Английн төв банк бас мөн адилхан. За Английн төв банк бол илүү Европын төв банктайгаа бол илүү ойрхон ажилладаг. За тийм учраас ер нь бол шийдвэрийг бол дагах болов. За ингээд энэ жилийн төгсгөлд гэхэд бол бас хүүг бол бас өсгөх магадлал байна гэж хэлж байна. За Английн хувьд бол харьцангуй инфляцийн нөхцөл хурдан өсдөг гэдэг газараар алдартай. Тийм учраас бас инфляцийг өсгөхгүй тулд бол ер нь бол ийм бодлогыг бол хэрэгжих боломжтой гэж. За үүнээс гадна бол одоо бусад улс орнуудын нэлээд олон орнуудын бас төв банкны хүү бол танилцуулагдсан. За үүн дээр нэг улсыг бол онцлие. За Австралийн одоо төв банкны асуудал байгаа. За Австралийн бодлогын хүү бол 385% болж өсөх магадaltaй байна гэж үзэж байгаа. За энийг дахин бас өсгөх боломж байна гэж үзэж байна. Өнгөрсөн 1-р сард бол 3.6%-аас 385% болж өсгсөн. Тэгэхээр мэдээж Австралид бол инфляцийн нөхцөл өндөр болох боломжтой байгаа учраас энэ нөхцөл байдал бүрдээд байна гэж ойлгож байна. За тэгэхээр тодорхой мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Өргөжлүүлээд манай ажлын төлбөр онцлог зочны хэсгээр үргэлжлэх болно. Бид энэ удаа за Монгол залгуу үеийнхэнд яг Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ой өвгийн өртөн одоо хамтран үүсгэн байгуулагч Ануужинтай ярилцсан байгаа. Тэгэхээр энэ ярилцлагыг та бүхэнд үзүүлье. Цаана үзэгчтэй бид яг одоо Монголын өв соёлыг залуу хүмүүст ялангуяа бидний үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, ойлгуулах зорилготой өвийн өртөд хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр урилга хүлээн авч бидэндээ ярилцж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Ингээд манайхыг зориод ирсэн та бүхэнд бас маш их баярлалаа. Энэ өвийн өртөг үүсгэн байгуулах болсон үүдэл шалтгаан юу байв? Ялангуяа яг ямар хоосон орон зайг нөхөр яг юуг одоо чухалчилж үзэж ямар асуудлыг шийдэх гэж энэхүү одоо өвийн өртөг байгуулсан байна. Сүүлийн жилүүдэд өөрийгөө болон эргэн тойрноо ажиглаадсэн чи ер нь Монгол залуу үе маань манай үеийн Монголынхаа талаар мэдлэг жоохон багтай. Яг энэ талаарх ой санамж нь нэлээд юм бүдгэрсэн болов уу гэж анзаарсан. Тэгээд өөрөө бас тэрэндээ маш их эмзэглэж явдаг. Монголоо мэдхгүй дээ. Өөрийгөө ер нь их голж явна гэж явдаг. Тэгээд гэтээ мэдээ сурыг гэд найзуудтайгаа ярилцглаар найзууд маань ч гэсэн гэр бүл маань ч гэсэн тэр болгон сайн мэдгүй. Гадна нь олон жил байжгаад Монголдо ирээд бас чамгүй 10 жил болчихсон хэрнээ нэмэж олж авсан мэдлэг бараг байхгүй. Зөвхөн ингээ ажил гэрээ хооронд л явсаар байсан юм лээ. Тэгээд тэрийг ажиглаад би өөрөө юм бахад одоо манай хүүхдүүд юу болох вэ те би юугаач мэдгүй хахад хүүхдүүдтэй бүр л юу ч хэлж өгч чадахгүй юм ээж байх юм байна гэдгээ бас их бодоод их эмзэглээд ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй юм байна. Тэгээ би өөрөө юу хайгаад байна гэдгээ бодсон чи яг юм нэг орон зай надаа эрэхтэй ганц яг ингээ очиод өөр бусад юмаа бодохгүйгээр яг би ч Монгол хүн штэ би Монгол гэдгээ бодоод тэгээд тэр мэдгүй байгаа мэдлгүүдээ олж авах тийм орон зай эрэхтэй байсан. Байхгүй байсан учраас өөртөө хийя гэд ингээд иргэн хамгийн ойрын 3 хүнтэйгээ санаа нийлэх 3 хүнтэйг нийлээд дөрвөлээ ингээд үүсгэн байгуулсан байгаа. Ер нь бэлтгэл үе шат ямар хөө явагдсан яг анх хизээ яг энэ санаа та хэд маань хоорондоо ярилцаж эхлээд яг ийм бит яг ийм одоо гоё орчин болтлоо хэр утсан бэ? Миний үндсэн мэргэжлөөгөн санхүү хөрөнгө оруулалтаар ажилладаг. Өв соёлоос жоохон хүндий чиглэлээр ажилладаг. Ямар нэгэн байдлаар энэ зүйлийг үйлдэл болохгүй мэн гэж шийдсэн учраас ямар форматаар одоо ямар байдлаар хийвэл зүгээр үү гэж багаараа дөрвөлээ нэлээд ярилцсан одоо контент байх юм уу эсвэл өөр одоо түүхэн барилгуудаар ч юм уу тойроод барилгатайгаа танилцаад сэдвээ ингээ ороод явах уу гэж ярьж исэн. Гэтэ яг бид нарын хүсэдээс өөрсдөө бас хүсэж исэн юм юу гэхлээр арай жоохон өөр орчинд очиод тэндээ ороод бусад бүх юмаа төр орхиод одоо санаа зовнил ажил төрөлтэй тэр бүх юмаа орхиод гой төвлөрч суугаад тэгээд тэр мэдхгүй зүйлүүдээ олж мэдэх тийм орчныг л яг ингээ өөртөө хүсэдсэн. Тэгээд яг хүн орж ирээд 5 мэдрэхүүгээрээ ингэж жоохон Монголтойгоо ойртох боломжтой юм орон зай өөрсдийнхөө мэдрэмжээр тэгж хийхийг хүссэн. Тэгээд яг жилийн дотор энэ концепт энэ агуулгаа ярилцаад тэгээд нэг сар орчмын хугацаанд засвар тогтчлоо хийгээд эхэлсэн байна.
Тэгэхээр үйл ажиллагаа 9 сард өнгөрсөн оны 9 сард эхлүүлснээс хойш ер нь хичнээн хүнд хэдэн төрлийн яг ямар үйл ажиллагаа сургалтын хүрээнд Монголд ахуй соёлыг таниулаад байгаа вэ? Тэр талаараа хуваалцъя. Тийм манайх 9 сарын 24-нд яг ихний хичээл маань Монгол хэл, Монгол сэтгэлгээ гэдэг сэдвээр эхэлсэн. Энэ сэдвийг хэл шинжлэлийн ухааны доктор, Конгрессийн номын сангийн Монгол ном хариуцдаг Саруул Эрдэнэ багшийг бүр хүлээж манжаагаад яг заавал тэр багшаар эхлүүлнэ гэж зорж эхлүүлжсэн. Тэгээд түүнээс хойш одоо 17 үеийн өртөө явсан байна. Монгол хэл, Монгол бичиг, Монголын түүх, аман соёл, морьт харва, Монгол хүний язгуур чанарын талаар бас ярилцсан. Жансан ороогаа ирж яг өөрийнхөө туршлага түүхээс бас бид нарт хуваалцаж маш гоё аминчилж бас маш олон зүйлийг бид нарт залуу үедээ загсан. Гэхдээ ингээд маш олон сэдвүүдийг өртөөлөд явж байна. Өвийн өртөө гэж нэрлэж байгаа шалтгаан нь бас ийм олон сэдвээр өртөөчилж явж байгаа учраас өв соёлоороо өртөөлъё гэдэг ийм үйл ажиллагаа байгаа. Тэгээ одоогоор бол 400 гаруй залуучуудад манад дийлэнх нь 25-аас 35-ны насны яг ажил төрөл хөдөлмөр эрхэлдэг залуучууд ирдэг. Тэгээ 400 гаруй залуучууд манайхаар ирж оролцсон байна одоогоор. Үеийн өртөөг зорж ирж байгаа хүн орж ирэхээс ахуулаад ингээл одоо энэ бол ингээл тоон шигтэй ингээл Монгол гэрийн хан гэл ингээл ер нь байгаа орчноос ахуулаад ингээд одоо энэ нарийн деталь бүрт одоо харсан ингээ харагдаж байна. Ер нь эндээс яг хамгийн түрүүнд орж ирээ юм мэдрээсэ гэж хүсдэг үү? Одоо энэ газрыг зорж ирсэн хүмүүс яг юуг ойлгож аваад гараасаа гэж хүсдэг вэ? Гэртээ ирсэн юм шиг л мэдрэмж аваасаа гэж хүсдэг. Гэр гэдэг нь мэдээж одоо өөрийнх нь амьдардаг гэр гэхээс илүү яг сэтгэл дотроо би Монгол хүн гэж боддог хүний хувьд ингээд нэг гэртээ ирсэн өөртөө адилхан бодолтой хүмүүстэй хамт нэг дор цугласан байгаа. Тийм мэдрэмж аваасаа л гэж хамгийн номер 1 хүсдэг. Хүн хамгийн түрүүнд орж ирээд өгтдөг хэсэг бол манай өгтөлтийн үүдний хэсэг. Тэгээ энэ хэсэгт болохоор хүмүүс орж ирээд хамгийн түрүүнд харах зүйл бол гоё авдар байгаа. Тэгээд хажуудалтаа 2 том номын тавиуртай номын сан байгаа. Энэ номын сан бол манай хамгийн үн цэнтэй хэсэг. Манай энэ орон зай. Тухайн өдрийн хичээлтэй уялдуулаад номын сангаа тухайд нь шинээр бүрдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр тэр сэдвийн номнуудыг Монгол номнууд бас ямар номнууд байдсан бэ гэдгийг хүмүүст ингээд танилцуулах өөртөө хүснээрээ эргүүлж тариулж уншиж үзэх тийм орчныг бүрдүүлэх гэж хичээсэн байна. Тухайн үндэсний өв соёл одоо энэ ахуй амьдралтай холбоотой юм чи хүн яг амьдрах явцдаа ингээд өөрийн амьдралаасаа ч юм уу ингээд суралцж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоогийн нөхцөл байдалд болохоор бидний үеийнхэн за биднээс доошоо үеийнхэн ч юм уу одоо бүр биднээс гарах үр хүүхдүүд гэд ингээд ер нь бол энийг өдөр тутмын амьдралаасаа бол ингээд авах боломжгүй болчлаа. Буюу ингээд даяарсан нийгэмд ингээд одоо энэ маань улмал бүдгэрч алга болж байна те. Тэгэхээр та бүхний сургалтаар одоо яг энд ирж байгаа бол энд ирээд олж авж байгаа энэ бүх сургалтын агуулгын одоо ач тус хувь нэмэр одоо монгол хүний ирээдүйд яг ямар үнцийг авчрах вэ? Яг нэг бүтэн үеэрээ энэ зүйл бүдгэрсэн байгаа нь бидний ухамсартай сонголт ерөөсөө биш юм бэлээ. Энд ирсэн хүмүүс би энэ монгол соёл хэрэггүй хуучирсан болохоор би албаар мартцсан гэж ярьдаг хүнийгч байхгүй байгаа. Тэгэхээр яг түүхийнхаа нухчаанд цаг хугацааны аясаар яг бидний өнгөрсөн хугацаанд бидний яг энэ Монгол үндэсний агуулгын намын чанар гэж зүйлийг албаар мартагдуулах энэ ой санамжийг арилгах юм зорилготой юм үйл явдлууд маш их өрнөсөн түүхэндээ. Тэгээ тэрний яг үр дагавар нь бидний үе юм билээ. Тэгэхээр бид нар өөрсдөө ухамсартайгаар энийг мартсан зүйл бол биш. Би өөрөө гадна сайхан мэргэжил эзэмшээд Монголдо ирээд ажиллаад сайхан амьдарч байгаа. Гэхдээ ингээд амьдраад явхад надад төрж байгаа гол мэдрэмж нь ийм нэг үндэсгүй мэдрэмж. Зүгээр ингээ агаар дээр төрөөд мэргэжил эзэмшээд явж байгаа юм шиг. Гэтэл би чинь тийм биш шүү дээ. Агаар дээрээс төрсэн хүн биш. Олон мянган жил энэ нутаг дэвсгэрт амьдарч ирсэн, их орондоо амьдарч ирсэн өвөг дээдсийн үр удам хүүхдэн байхгүй юу. Тэгэхээр тэр зүйлээ ухамсарлаж тэр үндсээ ойлгож мэдэхгүй бол үндэсгүй модчууд хаа хүртэл орох хэвээр нэг газар очиод тулна шүү дээ. Ийм маш гоё бат бүх үндэстэй мод авах юм бол хаа хүртэл цэцгэлэх үү. Яг тэрнтэй л дүүцгээр санагдж байгаа. Чад өөрийгөө илүү ойлгочоод бусдыг ойлгох, бусад соёлыг, орныг ойлгож мэдэх, тэр талаар дүгнэлт хийх бол илүү зүйтэй ах гэж бодож байгаа. Тэгэхээр өөрийгөө ойлгож тэр үндсээ илүү бат бөх болох юм бол би хэдий санхүү хөрөнгө оруулалтын арай өөр мэрэгчлэлтэй ч гэсэн миний ажлын өдөр тутам ямар төслийг санхүүжүүлэх вэ гэдэг юм уу те тэр сэдвүүдтэй бүх зүйл уялдаж болно.
Тэгэхээр яг тэрийг нь ойлгож мөн чанараар нь амьдрна гэдэг бол миний хувьд хамаагүй илүү утга учиртай амьдрал ах болов уу гэж бодож байна. Зүгээр агаар дээр байгаа хамхуул шиг нэг өдөр энэ гой санагдаж ийшээ явах, нөгөө өдөр ийшээ явах биш. Өөрийн гэсэн ихтгэл үнэмшилтэй, үнэт зүйлтэй их орноо хайшин залаад явах уу гэдгийг ингээд нэг өөрийн гэсэн дүгнэлт хийх боломжтой байхын тулд надад суур мэдлэг маш чухал байгаа. Тэгэхээр яг энэ их орондоо нэг эзэн шиг нь эзэн байгаад юмаа мэддэг, хайшин авч явахаа мэддэг. Тийм ойлголттой иргэн байхын тулд яг энэ зүйл рүү заавал цаг хугацаагаа зориулж, хүчээ зориулж энэ дээр суралцах мэдэх ёстой гэж би бол бодож байгаа. Та бүхний үйл ажиллагаа ер нь цаашаа хэрхэн өргөжин тэлэх вэ? Энэ үе соёлууд биднэрт ингээд тогтолцохгүй мартагдаад байгаа бас асуудлууд байд юм байна. Тэгэхээр энэ асуудлууд дээр залуу хүмүүсийн хувьд яаж хувь нэмэр оруулж болох вэ гэдгийг маш их бодолцож байгаа. Сэдв болгон дээр тэрийгэ багш нартайгаа ингээд бөөнөрөө тойрч сууж байгаа нээлттэй ярилцдаг. Тэгэхээр цаашдаа бол тэр тал дээр юм нөлөөллийн ажлууд илүү өргөн хүрээний ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа тухайлчлан сэдв болгон дээр нь нэмээд бас бид нар урт хугацааны Монгол бичгийн морин хуурын, уртын дууны, хөөминий гэж сургалтууд эндээ бас явуулах гэж байгаа. Хотын төвд яг тийм сургалтууд их ховор байдаг учраас хүмүүс сурмаар байдаг ч гэсэн ажилласаа холдчихоор тэр болгон явж чаддаггүй. Тэгэхээр тийм урт хугацааны сургалтууд төлөвлөж байна. Хамрах хүрээгээ илүүд хилээд хүүхдүүдэд зориулсан бага дунд ахлах насны ангийн хүүхдүүдэд зориулсан тусгаалсан хөтөлбөрүүд бэлтэж байгаа. Мөн дээрэс нь Монголд амьдардаг гадаадууд эсвэл Монголд аялал жуулчлалаар ирсэн гадны жуулчдад зориулаад яг Монголын талаар айгүй зөв цогц мэдлэг нэг дор өгөх боломжтой тийм хөтөлбөрийг бас боловсруулсан утгагүй зарлаад эхлэх гэж байгаа. Ийм гоё ажил хийж байгаа, ийм гоё төсөл санаачлаа явж байгаа та бүхэн танд болон танай хамт олон бас цаашдаа ажилд өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. Танай хамт олондоо амжилт хүсье. Тэгэхээр миний хувьд бол ой өвгөө эртгөөр зуршлахад бол маш таатай байсан. Тэгэхээр бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүн болгон бас нэг удаач бол энэ газрыг зориод нэг гоё тий Монгол хүн гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байна. За өргөжлүүлээд 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын бас онцлог нэг 3 төрөлд ялагч болсон урамтэлүүдийг танилцуулъя. За хамгийн ихнийх нь бол шилдэг visual effects гэсэн төрөлд бол за энд бол ойлгомжтой. Аватар бол ялсан байна. Аватарын 3 дугаар анги ялсан. Тэгэхээр кино багийнх нь бол усны болон галын эффектийг бас бодит харагдуулахын тулд хамгийн сүүлийн үеийн CGI технологи ашигласан нь энэхүү Оскарын одоо шүгчдийн одоо санал таашаалд бол нэгдсэн байна. За дараагийн онцлог төрөл болохоор юу гэхээр шилдэг баримтат кино гэсэн төрөл байна. Тэгэхээр энэ төрөлд бол Mr. Nobody Against Putin гэсэн кино бол ялагчаар шалгарсан байгаа. За энэхүү баримтат кино нь Оросын улс төрийн нөхцөл байдал болон эрх баригчдын эсрэг зогсож байгаа жирийн нэг иргэний зоригт тэмцлийг харуулсан юм бүтээл. За одоогийн геополитикийн нөхцөл байдалтай шууд холбогдож байгаа учраас бол шүүмжлэгчдээс бол өндөр үнэлгээ авахд бол гол нөлөө үзүүлсэн байгаа. За дараагийнх бол мэдээж Best Sound буюу шилдэг дуу аваа найруулга төрөл байгаа. За энд бол F1 бол ялалт байгуулсан байгаа. Тэгэхээр Brad Pitt-ийн гол дүрэн тоглосон Формула 1-ийн тухай бол энэ кинонд одоо уралдааны замын чимээ, за хөдөлгүүрийн нүргэн болон хурдны одоо энэ мэдрэмжийг яг одоо тэнд жихнээс хажууд нь үзэж байгаа юм шиг тийм мэдрэмжийг үзэгчдэд одоо сонсгож чадсан нь бол гайхалтай амжилт байсан. За тэгээд дууны инженерүүд болон бодит уралдааны одоо үерх чимээг ашиглан маш нарийн одоо саунд микс хийснээрээ бол энэ киног шилдэг одоо дуу аваа найруулга төрөлд бол ялагч болоход маш нөлөө үзүүлсэн байна. За тэгэхээр бас гадаад мэдээнээс онцлог мэдээлэл юу байна? Тэгээ яг биднэрт бас гадаад мэдээний бас тодорхой мэдээллүүд байна. За ямар ч сан Meta компаниас эхлэе. Meta компани болохоор 20 мянган ажилтан буюу 16 мянган ажилтан буюу нийт одоо ажиллах хүчнийхээ 20 орчим хувийг цомгох юм бас мэдээлэл гарч эхэллээ. За яг одоогийн байдлаар бол энэ батлагдаагүй байгаа боловч бол энэ яг Meta компанийн үндсэн үнэлгээнд бол нөлөөлж болохгүй маш том мэдээлэл гэж ойлгож байна. За ерөнхийдөө зүгээр хөрөнгө оруулагчид цомгтгол гэдгийг юу гэж хардсан юм бэ гэхээр илүү зардлыг багасгах гэж хардаг. Тийм учраас энэхүү зардал хэрвээ багасж өгөх юм бол тэрхүү одоо хөрөнгө оруулсан хүмүүст за магадгүй дивиденд илүү өндөр тараана гэж бас ингэж хардаг учраас бас өсөлт орох магадлал байдаг шүү гэдгийг бол зөвхөн нэмэлтээр дуулгая. За үүнээс гадна Nvidia компани GTC 2026 үйл ажиллагаа бол өнөөдөр шөнөөс эхлэж зохион байгуулагдж байгаа. За энэ дээр бол Nvidia компани илүү одоо CPU-гийн одоо салбарт
хүч төрөн орж ирж байгаа гэдгийг бол зарлах ийм одоо тохиолно гэдгийг бол мэдээлж байна. Тэгэхээр үүнд бол ер нь бол бид нар ганц GPU буюу график картны асуудал ярьдаг бол одоо компьютерийн үндсэн гол хэрэглүүр болох CPU бол бас дараагийн одоо ховордох, шортожд орох ийм одоо бүтээгдэхүүн болох боломжтой талаарх бас мэдээлэлүүд байна. За үүнээс гадна Adobe компани бол шинэ одоо CEO тэй болох одоо ийм магадлал маш өндөр боллоо. Учир нь сүүлийн 2 жилийн хугацаанд бол Adobe компани үндсэндээ одоо үнэлгээ, зах зээлийн үнэлгээ бол маш хурдцтайгаар унж байгаа. Тийм болохоор ер нь бол технологийн шинжилгэхээс илүү бизнесийн модель дээр бас асуудал байна гэж бас үзэж байгаа учраас ерөнхийдөө шинэ одоо CEO-тэй болох ийм магадлал байна гэж харж байна. Тэгэхээр сонирхолтой мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Өмнөд үзэгчтэй ажлын хөтөлбөртэй байж бидний бэлдсэн мэдээлэлээ шимтэн сонсон та бүхэнд маш их баярлалаа. Лав гарагийн дугаараар цоошин мэдээлэлтэйгээр эргүүлцгаая.